Энэ төлөвөө бол манай Ховд аймгийн иргэдийн хурал засгийн тамирын газраас захиалга өгч хот хөгжлийн хүрээлэн гэдэг компани 14-өөс 16 оны хооронд хийж гүйцэтгсэн. За энэ хүрээндээ бол 1 тэрбум 250 сая төгрөгөөр энийг хийсэн байгаа. За энэ бол өнөхөр газар дээр барих барилга байгууламжийн хуулийг одоо энэ төлөлтийн хүрээнд бол батллаа гэсэн. Тэгэхээр бид нэр цаашдаа бол Ховд хотыг яг энэ хүрээнд нь энэ яг зураг макетын дагуу хөгжүүлнэ гэсэн ийм одоо гол зорилт тавьж байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөний явцад 2020 он хүртэл хийгдсэн хуучин одоо 2005 оны ерөнхий төлөвлөгөөний тодтгол буюу 2030 он хүртэл энэ сум орон нутаг орол Ховд аймгийн Ховд хот маань яаж хөгжих үү гэдэг ийм одоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдсэн байна. Son 4. ajısı birlikte oldu.